За би та хэдэд энэ Монгол улсын үндсэн хуулиас хэд хэдэн зүйлийг бас уншиж өгье. За үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол улсад засгийн бүх эрх мэдэл, ард түмний мэдэл байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж байна. За ингээд бид бүхнээр дамжуулсан. За энэ үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн хүний эрх хэрэгчлөө гэдэг дээр 14 дугаар зүйл дээр Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс угсаа хил арсны өнгө, нас хүүс нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эргэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно гэж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс адил эрхтэй гэсэн үг. За дахиад 17 дугаар зүйл дээр Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж. Энэ дээр нэгд үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж захин биелүүлэхэ гэдээ байж. За тэгээд 23 дугаар зүйл дээр улсын хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэдээ байж. За үндсэн хуулийн зэцийн шийдвэр гарсан манайхаа 29 дугаар зүйл дээр улсын хурлын гишүүний халдшгүй байдлыг хуулиар хамгаална. Хоёрт нь, гуравт нь улсын хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг улсын хурлын чуулганаар хэлцэж бүрэн эрхийг нь төдгөлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр үндсэн хуулийн зэцийн шийдвэр гараад улсын хурлын гишүүн булган туяа гэж байгаа. Улсын хурлын дид дарга гэж байхгүй шүү. Та хэд бүгд үзээрэй. Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарцсан. Тэгэхээр өнөөдөр энэ улсын хурл үндсэн хуулианд зөрчиж өргөсөн тангарагаасаа нэтсэн булган туяа гэдэг хүнийг улсын их хурлын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Монгол улсад энэ хуулийн өмнө бүгд адилтгш эрхтэй байх ёстой болвол энэ өнөөдрийн энэ үндсэн хуулиа бүгдээрээ зөрчигнө. Бид нар ард түмний өмнө юу хэлэх вэ? Ард түмэн өнөөдөр хууль нэгэн ч хэрэгжүүлэхгүйгээр та нар юу хэлэх вэ? Монголын ард түмэн биднийг өнөөдөр яагаад энэ төрдөө итгэх итгэлгүй болсон юм бэ гэхээр яг өнөөдөр энэ үндсэн хууль зөрчиж байгаа. Би эмэгтэй хүн гэдгээр магадгүй давуу байдал олж байгаа, олохыг оролдож байгаа энэ этгээдүүдээс болж өнөөдөр зарим их хурлын гишүүн эмэгтэй хүн болохоор нь бити болоо штэ чи гэж хэлж байгаа жишээ нь ийм байж болохгүй. Тийм учраас өнөөдөр энэ булган туяаг эгүүлэн татах асуудлыг хэлцэж өгөөч, энд оруулж өгөөч гэсэн ийм одоо саналыг оруулж байна. Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төр ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж гэс тангараа өргөсөө. Гэтэл энэ дээдлэн сахих ёстой үндсэн хуулийн хуулиа зөрчилөө. Хөө энэ хүн болох боловсрол эзэмшээгүй залуучуудаа та нар хүн болох боловсрол эзэмшээгүй. Эцэг эхийнхээ буйнаар гадаад дотоодод нэг сургууль төгсөөд нэг хэлтэй болсныхоо мэдлэг гэж бодож байгаа бол андуурч байна. Хүн юм ярьж байна. Та нар сонсож сур. Та нар нэг том дуутаагаараа та нар нэг нүүрсний мөнгөөр ахад цацсандаа орж явах ёстой юм уу? Та нар сая хэд хоног үндсэн хууль зөрчиж яхад яав. Энэ танхимд суучгаад Монголын ард түмний өмнө үндсэн хуулиа зөрчихгүй гэсэн гишүүдийг илдэвлэж яаж буцралж ив? Өнөөдөр та нарын үндсэн хууль За бүгдээрээ үндсэн хууль уншиж явах шиг байна. Үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр үндсэн хуулийн цэц 4 асуудлыг хянан шийдвэрлэдэг. Түүний 2 асуудлыг нь үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл тогтоолыг үндсэн хууль зөрчсөн гэсэн, гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэсэн. Түүнээс гадна огцруулах үндсэлтэй байгаа эсхийг дахиад тусдаа шийддэг цэц. Энэ асуудлыг цэц бол шийдээгүй. Огцруулах үндсэлтэй гэдэг дүгнэлт гаргаагүй. Тэгэхээр энэ асуудлыг бид энэ танхимд ярих ёсгүй. Нэгэнт үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой үр дагаврын асуудлыг бид өнөөдөр энд ярих ёстой. Үр дагаврыг манайх бүлгээрээ гаргаад ярилцаа шийдвэрлэсэн энэ асуудлаа бид оруулж ирж байна. Нэгдүгээрт тангараа
66 дугаар зүйлийн 2-ын 4 дээр ерөнхийлөгч улсын хурлын дарга ерөнхий сайдыг огцруулах улсын хурлын гишүүний эргүүлэн татах үндслэл байгаа эсэх гэд тусдаа цэцэнийг шийддэг асуудал байна. Цэцэний чинь шийдэггүй. Цэц 3 дугаар зүйлээр нь дүгнэлт гаргасан. За 1-р энийг хэлэх хэрэгтэй байна. За 2-дугаарт хэрвээ үндсэн хууль зөрчсөн гэж байгаа бол 71 гишүүн бас энэ томьёолоор санал өгсөн. 71-өлөө үндсэн хууль зөрчсөн. Улсын хурлын дэгийн тухай хуулийн дээр үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа болвол тэр санал хураалтанд албан ёсоор оролцохгүй болохоо мэдэгдэж гарах үүрэгтэй байгаа. Энэ танхим дотор байгаа нэг ч гишүүн тэгээгүй шин. Бүгдээрээ зүгээр цахимаар л үндсэн хууль зөрчиж гин гэж хэлснээс бүгдээрээ дэгийн тухай хуулийнхаа дагуу тэрийг албан ёсоор мэдэгдээд эрцээсээ гарсан нэг ч гишүүн байхгүй шин. Тэгээ худлаа гадаа гараад бүгдээрээ попперсон л үсттэй. Тэгэхээр өнөөдөр бол манай бүлгэрээ гаргасан шийдвэрээ дэмжиж байна. Би зөрчсөн гэж ойлгосноо. 66-гийн 2-ын 4 дээр тусдаа асуудал байгаа. Тэгэхээр үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа болвол та нар бүгдээрээ тэгвэл дэгийн тухай хуулийнхаа дагуу тэр өдөр гарахгүй яасан. Хинч гараагүй шин. Бүгдээрээ дэмжиж коноп зурсан. Коноп зурж бүгдээрээ конопо дарж юмцсан 71 үлдээ зөрчсөн. Дээрээс нь улсын дэд шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа хүн танаа нам дотор байгаа мó? Бүлгийнхаа шийдвэрийг биелүүлж байгаа гишүүд танаа нам дотор байгаа мó? Ийм сөрөг хүчин байд юм уу? Хэрвээ сөрөг хүчин өнөөдөр сөрөг хүчин шиг байсан бол өнөөдөр ийм парламент ийм байдалд орохгүй байх байсан. Та нар сөрөг хүчин биш, та нар зүгээр эрх ашигын нэгдэл хууль да. Ер нь бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг өөрөөр 84-р дэгийн тухай хуулийн 84-р зүйлээр 95-р тогтоолыг бол хилцэх ёстой. Баасан жаргалт гişүнэ. 84-р цэцгийн дүгнэлтийг 95-р тогтоолыг хилцэх ёстой. Дээрээс нь дэгийн тухай хуулийн 85-аар албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг бас хилцэх ёстой. Тэгээ энэ хоёулаа ингээд хойшлоод явж байгаа. Та нар нөгөө баасан жаргал гişүн та хамгийн түрүүн тэр 95 дугаар тогтоолыг хилцэх тухай асуудлыг шаардах хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь цаг хугацаанд хэтрэл явж байна. Тэгэхээр өнөөдөр энэ даргын зөвлөл дээр чинь хэд олонх нь одоо ингээд эсэргүүцдэг хүмүүс нь суугаад байна. Тэр даргын зөвлөлийг ахалж байгаа тэр дарга нь өөрөө асуудлуудыг оруулахгүй өнөөдөр би энэ Бачарал гишүүн энэ бүлгийнхаа асуудлыг оруулж ирэнгуут нь за би энэ одоо дэд даргын асуудлыг огцруулах тухай асуудал байнгын хороондоор хэлцэх асуудлын хуваарт ороогүй гэд хэлэнгүүт 30 минутын дараа томьёолоод байнгын оргоо хуралдуулна гэж байна. Өөрөөр хэлбэл танаа намынхаа ингээд тийм асуудлыг хүчээр шийддэг ийм хүмүүс байгаад байна. Тэгээ дэгийнхаа хуулийн дагуу юмаа явуулмаар байна. Тэгээ одоо ингээд өөрсдийнхөө асуудал болохдоор дэгийн тэр одоо даргын зөвлөлдөр маш хурдан санал хураалт явуулаад дэмжин гэдэг тийм онлайн маягаар хийгээл асуудлаа шийдээд тэгээд энэ хурлын чуулганы үйл ажиллагааг ингээд ямар ч гишүүд ойлгомжгүй хэлцэх асуудлын дараалд байхгүй зүйлийг урд шөн шийддэг. Дахиад өнөөдөр нэг энэ чуулганы хуралдаа нэгдгээс нэг 15 минутын өмнө асуудлаа оруулж ирээд байнгын ороо хуралдуулна гэдэг ийм одоо зүйлийг ярьдаг. Энд чинь одоо ийм дураараа гэж бас байхгүй юм дээ.